Сайн манайхаа дараагийн хвшлэр олзж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2023 онд гарч ирсэн Beach X Reach мэхнэртэй Солонгосын нэгэн сонирхолтой цувралын эхний 5 ангийг ирж хөт бэлмэлсэн байна. Terranova брендийн зүгээс Back to School-ийг тохиолдуулан нэлээд гоё амьдрал урамшууллуудыг зарласан байгаа юм байна. Тэдгээрээс нь дурдах юм бол 2025 оны хавар зууны сонгогдсон загварууд нь ердөө 3,900-аас 39,900 төгрөгөөр худалдаалагдж байгаа юм байна лээ. Мөн дээрээс нь Back to School-ийг тохиолдуулан 300,000 төгрөгөөс дээш худалдаа авалтад өвөр хөвчлөглөж байгаа. Жинсүмд авах юм бол 2 дахь бараан 50% амьдралтай гэдэл зөндөө олон төрлийн амьдрал урамшуул залгачсан байгаа дээр намжиж очоод сонирхоод үзээрэй. За тэгээд хамтран ажилласан Terranova-д баярлалаа. Бичлэгрүү харцгаая. Энэ бол манай гол дөрвөлхийн Байдгал нэг ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч. Ахлах сургуулаа төгссөний дараагаар коллежд орохын тулд мөнгө цуглуулж байгаа бөгөөд өөрийгөө оюутан гэж бодлоо хэлээд Баян айлын охинд гэрийн багшаар ажилд орж явгаар кино маань эхэлдэг. Тэдний охин нь Чондом гээд улсдаа цор ганц баячуудын сурдаг сургуульд орохоор бэлтгэж байгаа учраас гэрийн багш өсөж байгаа юм лээ. Манай Хэйний хувьд гэрийн багшаас гадна 24 цагийн дэлгүүрт давхар ажилдаг бөгөөд тэнд нь байнга орж ирдэг Сөүлийн их сургуулийн оюутантай найзууд олчихсан юм байна лээ. Тэгээ яхаа тэр ихчийнхээ үнэлгээг нь үзүүлж байгаад гэрийн багшаар ажилд орж чадсан байдаг. Хэд хэдэн давхар ажил хийдэг ч хичээлдээ ч гэсэн сайн нэлийн амьдралын итгэвтэй амьдарч байна нэгэн. За тэгээд л нөгөө баян охинд хичээлээ заасаар нөгөө охин чөлөгтэй сурж байгаа юм байхгүй үнтэй хувцснуудаа манай унд гайхуулж өнгөрөөд л өдөр хоногуд өнгөрдөг. Удалгүй нэг өдөр очтол баян охин жаахан хоцорж ирэхээр болдог бөгөөд манай хүн өрөөнд нь түр ганцаархнаа хүлээх хэрэгтэй болдог. За тэгээ хийцгүүрч байтал манай хүнд гайхуулаад байсан нэг цүнхэн нүдэнд нь тосхлоор нь зөөж зургийг нь дараад энэ тийм үнэтэй цүнх гэж юу харахад энгийн л цүнх шиг байна гэд юу ч бодлох уу Instagram дээрээ постлчихдаг. За тэгээ маргааш хичээл дээр иртэл нөгөө зургийг нь сургуулаар үзчихсэн байж тараад манай хүнийг баян мөртлөө нууж амьдэрдэг байсан юм бэ гэд ойлгочихдаг. Тэгээ яг манай Хэйнээс ирээд асуусан ч манай хүн тийм манайх угаасаа л баян гэд хэлчихдэг. Мэдээж манай хүнийг баян гэж сонссноос хойш хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж эхлэх бөгөөд манай хүнд ч тэр нь таалагдаад улам олон зураг постлж эхэлдэг. Мөн дээрээс нь хэрвээ Instagram дээрээ 10,000 дагагчтай болж чадах юм бол спонсор аваад нэлийн дайггүй мөнгө олох боломжтой гэдгийг ангийнхаа хүүхдээ сонсдог. Манай хүн яг хөө нөгөө хэдэн хувцснуудыг нь ээлжилж өмсөөд 1000 хавцаал дагагчтай болж чаддаг бөгөөд яг вэ гэд байж байтал нөгөө баян охины Чондом гээд баячуудын сургуульд орохдоо өмсөх гэж захиалсан 4 хувцс нь ирчихсэн байж таардаг. За тэгээд манай Хэйн олдсон боломжийг юу гэж алдах вэ? Чондом руу шилждэг ч юм уу гэдэл нөгөө 4 хувцсыг нь өмссөн зураг оруулчихдаг. Гэтэл яг ингэж зогсож байхад нь нөгөө баян хүн ирж таарах бөгөөд манай хүн хувцсыг нь тайлж амжилгүй баригдаа зогсохгүй зургнууд постлж байсныг нүртэл олоод мэдчихдэг. За ингэснээр манай Хэйн нөгөө хүнд барьцаалагдаад хамаг даалгаврыг нь хийж өгөх, дэлгүүр хэсэх юм бол зурагчныг нь хийх гээд ойр зургийн бүх зүйлд нь зарагдаад бараг л боол нь олж уурдаг. За ингээд эзэг өдөр хоногуд өнгөрж байтал нэг өдөр Хэйн маань эсэлтийн шалгалтаа өгөх гээд байж байтал нөгөө охин залгаад Чондом сургууль дээр шалгалтаа өгөх гээд ирэхдээ чухал материалаа мартчихаж та яаралтай аваад иргээд амар сандарчихсан залгадаг. Гэхдээ манай Хэйн ч гэсэн шалгалтандаа яг орох гэж байсан ч уйлаад гуугаад байсан болохоор нь шалгалтаа орхиод яваад очтол яг үнэндээ тэр материал нь ямар ч хэрэггүй зүгээр л найзуудтай өнгөрөх гээд давхар манай хүнийг албаарч чадах гээд дуудсан байж таардаг. За ингээд тэний хүн шиг чадуулсандаа шаарлахад тэр сургуулийнх нь 0-д үйлж явахдаа бас адилхан Хэйн гэдэг нэртэй сургуультай ядуугаас олж дээрлэхүүлдэг охиндоо аль танилцаад өнгөрдөг. Жаал уулж тавьширсныхаа дараагаар ер нь ингэж чадуулчаад зүгээр өнгөрөх нь шудраг бос санагдаад яг ярилцлагандаа орж байсан нөгөө охин руу явж ороод толгойд ирсэн нь ховын дөрвөөс асгахчихдаг. Манай хүний сэтгэл нь сайхан онгоогоод нөгөө талд өрөөс нь болоогүй ч ийм нөхцөл байдал үүсгэх шалтгаан гэж үзээд баян охин сургуультай орж чадлагүй асагддаг. Гэхдээ энэ бүхнийг нөгөө охины ээж нь мэдээд эцэст нь хуурамч бичиг баримтаар багшилсан, дээрэс нь хүний имийг зөвшөөрлөгөө ашигласан гэдгийг сургуульд нь мэдгдснээр манай хүн тэдний гэрийнхнээс уучлалт гуйхгүй л бол сургуулиас хөөгдөх дээрээ тулдаг. Мэдээж ээжээс нь уучлалт гуйлаагээд нэмэргүй учраас шууд Чондом сургуулийн захиралтай нь уулзаад нөгөө охиныг тэнцвүүлээд өгөөч гээд гуйсан ч бас л зөвшөөрдөггүй. Гэхдээ манай хүн шууд бууж өглгүй захирлыг нь дарахаар дахиж уучлалт гуйх гээд нууцаар хүлээж байтал яг хажууд нь сургуулийн дээврээс нэг охин унчихдаг. Манай хүн айд сандраад тусламж дуудахдаа дээшээ аль таартал өөр нэг хүн харагдах бөгөөд амиа уралт гэхээсээ илүү аллаа авах магадaltaй юм байна лээ. За тэгээд яаралтай тусламж дуудаад шөнжийн эмнэлэг дээр өнжөөд цагдаад ч баахан байцаалд өгж байгаад өглөө гэртээ иртэл нөгөө баян охины ээж нь гэрийн гадаа ирчихсэн хүлээж байдаг. Яг гэдгийг нь мэдэхгүй ч нөгөө охиныг сургуультаа Хэйний солиод авахар болсон гээд ээж нь гаргасан онтлоо буцаагаад манай хүнд бэлэг энэ төр өгчгөөд яваад өгдөг. Ингээд зогсохгүй Чондом сургуулийн захирал нь манай хүн рүү өөрөө залгаад сургуультаа орох санал тавьдаг. Шалтгаан нь болохоор манай хүн гэмт хэрэгч байж магадгүй зүйлийн цорын ганц гэрчин олчихсан болохоор амийг нь амих гэж ийм санал тавьж байгаа юм лээ. Хэдийгээр манай хүн энэ саналынхын цаа цанааг нь ойлгож байгаа ч өмнөх сургууль дээрээ хотлоо баян үний дүрж дагуулж исэн энэ төр нь баригдчихсан. Дээрээс нь хурамч бичиг баримтаар багшилснаас болоод хөөгдөх дээрээ тулчихсан учраас энэ боломжийг ашиглаад амьдралаа шинээр эхлэе гэж шийдээд Чондом сургуульд тэтгэлгээр орохоор болдог.
Одоо ингээд чондоо махлах сургуульд орчихсон болохоор угаасаа сайн сургуульд асуудалгүй орчих учраас цуглуулж байсан бүх мөнгөөрөө сургуультаа өмсөх гээд үнэтэй худалдаа тавьчихдаг. За яг ингээд үнэтэй худалдаа худалдаж авчихад явж байтал нэг охинтой мөргөлдөөд копиогоо худал руу асгачихдаг. Гялс 0 ороод шалгаад үзтэл азар худал руу нэвтрээгүй байх ба зөвхөнд нэг захиа орчихсон байдаг. Дэлгээд унштал хүний амиар сольж авсан дөрөв товц чинь сайхан зогч байна гэд бичгсэн байхлаар нь яг саяны охин зөрөгтэй ичгэжгээд араас нь гарсан ч олж чаддаггүй. Сандарснаасаа болоод гутлаа орхиод гараад ирснээ гинт анзаараад буцаад иртэл мэдээж байхгүй болчихлгүй яах вэ? Яг энэ үеэр нөгөө гутлыг нэг охин өмсчихсэн явж таарах бөгөөд манай хүнч байдгаа шавхаж авсан гутлыг нь хүн улгаалцчихлаар яаж зүгээр байх вэ? Уурандаа очиж содолтож байгаад хүчээр булаагаад авчихдаг. За түр баавслаад нэгэнт манай хүн чондоо махлах сургууль руу орж байгаа болохоор сургууль болон сурагчдын талаар товчхон танилцуулъя. Чондом сургууль бол улсын хамаг баян айлын хүүхдүүд сурдаг элит сургууль. Мэдээж үнэтэй хувийн сургууль учраас сайн дурын ажлын хүрээнд жилдээ зөөн доогоор энгийн сурагчдыг тэтгэлгээр сургадаг. Гэхдээ баахан баян айлын хүүхдүүд сурдаг сургууль учраас тэтгэлгээр орж ирсэн хүүхдүүдийн хувьд ядуугаараа дуудуулаад дээрлэхүүлэх шалтгаан нь болдог. Уган сургуулийн захиргаан дээрлэхэлд явагдаж байгаа мэддэгч дандаа домчуудын хүүхдүүд сурдаг учраас мэдээгүй юм шиг л өнгөрдөг. Саяхан дээврээс унсан охин ч гэсэн тэтгэлгээр орж ирсэн бөгөөд дээрлэхэлтийн эсрэг дуугүй байлгүй нотлохоо баримттай сургуулийн захиргаанд мэдгдсэн ч тэгсгээд л замхарчихсан юм байна лээ. Тэгээ өөр хэм нь удалгүй өндрөөс унаад комд орчихсон учраас хичээлээд дийлэлгүй амиа орлох гэж оролцсон гэд хэргийг нь аль хэдийнэ хаачсан. За хамгийн азгүй нь сургуульд явагдаж байгаа дээрлэхэлтийн гол үндэс нь Жина гэд манай хүнтэй сая даралцсан энэ охин юм байна лээ. Улстай дээгүүр орох томоохон группийн эзний охин бөгөөд баяжуудын дондох баян л гэсэн үг. Тэгээ яг хөө Жинагийн хувьд бол юуг л хулгай хийгээд явж явах вэ? Зүгээр л өнөөдөр дэлгүүрээс жагаад яг адилхан готл худалдаж авч таарсан юм байна лээ. Тэрийг нь мэдлгүй манай хүн өөрийнхөө готлыг буцааж авч ийнгээд ер нь бол Жинагийн өмсчихсэн готлыг нь дээрэндээ давчихсан л гэсэн үг. За ингэснээр хүссэн болгоно орж чаддаггүй тэр сургуульд орж амьдралаа шинээр эхлэх гэж байсан Хэйн маань санамсаргүй сургуулийнхаа номер 1 атманы уурыг хүргэснээр тамийн амьдрал нь эхэлж угаар киноны маань 5 дугаарыг дуустдаг. За өмнөх анги дээр манай Хэйн Жинад баригдаад дууссан бол нэгэн цайрсан гэж бодсноо яасан шууд мөрөгчгөө цухтаачдаг. Яг баригдахын даван дээр зогтож байтал азар нэг хүн тусалсан нь уушин ингээд энэ охин сандарсандаа гутлаа хүртэл алдчихад явж байхад нь манай хүнийг түр нууж өгөөд гутал хүртэл өгөөд явуулдаг. За тэгээд тэндээсээ гарч явахдаа дахиад нөгөө хөөж үс иддээ бүслэгдээд гарах гарцгүй болонгуудаа шууд хоёр давхраас нь өсөрчихдэг. Азар яг доор нь Содоон гээд энэ залуу тосож авснаар бэртлэгээ өнгөрч чаддаг. Содоон бол сургуулийн захирлын өгөөд бөгөөд яагаад гэдгийг нь мэдэхгүй ч өдөр манай хүнтэй даралтаад тослуулах юм байх юм бол хизээч хамаагүй залгаараа гээд утсаа хүртэл солилцчихсан байсан юм байна лээ. Тэгээ мэдээж том сургуулийн хүүхэд гэдэг утгаараа Жина тэртээ дүүцгүүс нэр хүндтэй байсан болохоор манай хүний хүндхэн нөхцөл байдлаас нь гарахад нь тусалдаг. Гинтийн баян айлын залуу надад сайн болчихгүй энэ төр гэж айлтхан тавьдалсан чинь яг үүндээ шал өөр шалтгаан тавьж таардаг. Содоон бол өмнө өндрөөс унж бэрчсэн нөгөө Хэйнгээ тохинд сайн юм байлээ. Тэгээд тэр охиныг өөрөө унаагүй хэн нэг ингэсэн гэдгийг нь мэдчихсэн болохоор араас нь судлаад явж байгаад манай Хэйнийг тэр эрэхтэй холбоотой орж ирсэн гэдгийг нь аавынхаа бичиг баримтыг ухаж байгаад болоод мэдчихсэн байж таардаг. За ингэснээр манай хоёр нэг нэгэндээ харилцан тусалцгаар тохиролцдог. Тэрний үе ихлээр манай Хэйн Жинагийн хараанд өрцнөөс болоод сургуулийн амьдрал нь дан болох нь тодорхой байсан ч Содоонтой үерхэд найз охин болчих юм бол хүмүүс дураараа дээрлэхэж чадахгүй учраас хуурамчаар үерхээр болдог. Содооны хувьд бол мэдээж ингэснийхээ хариуд сайн байсан охиныг нь хэн дэр өндрөөс түлхсэн гэдгийг мэдхээр болдог. За ингэснээр хүүхдүүдийн хандлага жирс өөрчлөгдөж манай хүнийг бүр баяжуудын л хүүхдүүд очдог тийм тусгай үйлчлэгт өрдөг. Уг нь бол манай хүн зиндан илхэн хүмүүсийн газар очиод имээ авах гэж бодсон ч оюут их чинь харин ч эсэргээрээ тийм хүмүүстэй танилцаад авах нь ирээдүйд чинь хэрэгтэй гэж ятгаснаар нэрэж тийм үү гэж бодоод манай хүн явахаар болдог. Гэхдээ яг явъя гэсэн чинь өмсч явах гоё плаж байхгүйгээд гацаж байгаад гинт өмнө багшж илсэн нөгөө охиныг санаад очиж уулздаг. Нөгөө хүнч плажа зээлдүүлэхээр болж оронд нь тийм баячуудын үйлчлэг ямархуу болдог талаар надад мэдээлэл цуглуулж ирээрэй гэснээр эцэст нь нэгэн бүх асуудал нь шийдэгдээд явахаар болдог. Гэхдээ энэ бүхэн ихнээсээ л өрх гэдэг нь тодорхой байсан ч манай хүн гин царайлж очиод нөгөө үнтэй плажин дээрээ дарс асгуулчихдаг. Анхнаасаа л Жинагийн төлөвлөсөн өрх байсан юм байна лээ. Ядчих нөгөө плажин $8,000 үнэтэй байж дараад манай хүн дахиад л том асуудалд унцчихдаг. Үнэтэй юм болохоор цэвэрлэгийн төлөөгөөд нэмэргүй шинийг л авах ёстой. Мэдээж аваасаа суулаагээд $8,000 бэлэн байж байна гэж бас юу ах вэ? За ингэснээр өөрөө л аргалахаар шийдэх бөгөөд өөрт байгаа үнэтэй гэсэн юмнуудаа зараад явж байгаад сургууль дээр нь ганц гайгүй ханддаг хүүхэд болох Исү мантаа даралддаг. Уг нь манай Хэйн юмаа зараад явж байсан ч нөгөөх нь биеэ үлжин гэж буруу ойлгож ирээд хөөхөн бужигнаа усгээд авдаг. Хэдийгээр манай хүнд сайн ханддаг ч гэсэн нэг их сүртэй тусалж чаддаг үлдээ. Гэтэл оронд нь Жина манай хүнд туслахыгээ санал тавьдаг. Туслах ч байх вдэ хэрвээ сургуулиас 7 хоногийн дотор гарчих юм бол плажны чинь мөнгийг төлөөд өгье гэдэг. Жинагийн хувьд бол баян ятуу хүмүүс байр байрандаа л байх ёстой гэж боддог болохоор манай хүнийг энэ сургуульд тохиромжгүй гэж үзээд зүгээр л гарах гээд байгаа юм байна лээ.
За ингээд Женагаас ийм санал сонссноос хойш нэлээд хоног өнгөрөх бөгөөд Содон ч гэсэн одоо хэн түлхсныг нь хэлэх цаг чинь болсон бидтэй гээд өрөөд ирдэг. Гэсэн ч манай хүн яг үнэндээ хэн түлхснийг нь сайн харж чадаагүй юм лээ. Гэхдээ эмэгтэй хүн байсан гэдгийг нь хувцаар нь хальт харсан гэдгээ хэлдэг. За Содонтой асуудлаа зохицуулсан ч плажны асуудлаа явах байгаад явж байтал өмнө тусалж байсан уушийн ингээд охин манай хүн туслахаар болдог. Гэхдээ өөрөө мөнгө зээлэх биш, сургуулийнхаа өөрийн хүүхдтэй танилцуулдаг. Тэр нь болохоор энэ сургуулийнхаа бараг мөнгө хүлэгч маягийн л хүүхд юм байна лээ. Гэхдээ зээлсэн мөнгөө 7 хоногийн дотор төлж чадахгүй бол хүн нэмэгдэн ихлээр улам л өрөнд орохоор болчихдог. Угсаа энэх мөнгийг 7 хоногийн дотор буцааж төлнө гэдэг нь хэцүү болохоор оронд нь өрөө төлж чадхаар ажлын санал тавьдаг ба тэр нь болохоор косплей модель болох ажил байдаг. Тэгээ яг хөө нэг цаг л модуль болчих юм бол баг өрөө дарчих боломж олдсон болохоор окей гэд хийсэн ч нөгөөх нь бүр давраад хажууд хувцас солих юм бол бүх мөнгийг чинь өгье энтер гэдэг. Хэдийгээр манай хүний бардам занд гарч ирсэн ч бардам цан байлаа гэд өрийг нь дарж чадахгүй учраас гээд тэр саналыг нь хүлээн зөвшөөрөөд эцэст нь өрөө төлөх мөнгөтэй болж чаддаг. Гэсэн чинь манай хүнийг ийм өрөнд оруулах төлөвлөгөөнд нөгөө даашин цаа өгсөн баяа өхөн ч гэсэн оролцсон байж таардаг. Тэгээ тэрийг нь ч гэсэн манай хүн мэдсэн болохоор Женагийн нөөрлөг нь мөнгө шийдэхээр очтвол нэг эмэгтэйтэй уулзаа зогсож идэг. Тэр нь болохоор энэ сургуулийнх нь багш нь өгөөд Женагийн аавыг нь өргөтөж байгаа ээжээс нь салгаад одоо суух гэж байгаа. Нэгэсэндээ хойд ээж нь болох хүн юм бэлээ. Уг нь худлаа гин царайлал айдал байдаг байсан хүн чинь гин тааваас нь жирэмсэн болонгуудаа шууд зангаа уургаад Женаг айлгчихсан зогсож байхад нь манай хийн ирж тусалдаг. Гэлээгээд манай хоёр сайн харилцаатай болчихгүй ч Жена манай хүнийг жаахан ч гэсэн үнэлээд дахиж оролдохгүй гэснээр эцэст нь нэг юм асуудлаа шийдэж чаддаг. За ингэж нэг юм асуудалгүй амьдрах нь гэсэн чинь дахиад шинэ асуудал гараад ирдэг. Өрөө төлөх мөнгө олох гээд модельээр ажиллаж байх үеийнх нь бичлэгийг нэг хүн хийчгээд манай хүнийг нууцаар сүрдүүлж эхлэх бөгөөд тэр хүн нь хээнд мэн туслаад байсан өнөө уушийн ингээд охин байж таардаг. Хамгийн анх хээнд мэн шинэ гутал авчгаад явж байгаад нэг хүнтэй мөргөлдсөн нь бас энэ охин байсан юм лээ. Эхнээсээ л багуугаар асуудалд оруулаад яваад исэн гэсэн үг. Женатай адилхан ер нь бол бүр Женагаас ч илүү хүмүүсийг баян ядуугаар нь ялгаж харьцдаг, дээрлэхөө галзуу юмтан байсан юм лээ. Гэтэл өнгөрсөн жил гэр бүлийнхэн нь хэрэг толбогдоод дампуурснаас болоод Жена таягдсан бөгөөд тэрэндээ одоо хүртэл ус санаад яваад байгаа. Тэг хамгийн гол нь манай хүнийг анх болсон хэргийн гэрч гэдгийг мэдчихээд ойртож байгаад хэрэгтэн Жена гэж хэлүүлэх гээд байгаа юм лээ. Жена яг жинхэнэ хэрэгтэн эсхийг нь мэдэхгүй ч энэний хувьд бол Женаг хорлох нь чухал учраас зорын ганц гэрчийг нь өөрийн болгож аваад Женаг хэрэгтэн болох зорилготой гэсэн үг. За ингээд бүр том асуудалд орцоход яах вэ гэж шалцсан явж байхад нь Женад харалтаад нөгөө цаваас хэрэглэн надтай үзэлцээд байсан хүн яаж хавъя? Өмнөх шигээ цоглог байл та. Бас дээрээс нь тэр уушийн инээс болгоомжтой байна тэр гэдэл манай хүнийг бараг халамжилж чаад яваад өгдөг. Гэтэл манай хийн чин дөнгөж саяны санаа тавьчихад явсан хүнийг гүтэх үү яах уу гэд бөөн бодолд ороод шаналж яваа шүү дээ. За ингэснээр манай хүн хэсэг эргэлдсэн ч гэсэн эцэст нь Женад муу юм хийлгүй өөрөө нь асуудлаа шийдэхэр болдог. Содооны тусламжтай баахан бичлэг хадгалж байсан сейфийг нь олж аваад Ису манаар нөгөө бичлэг хийгээд байсан нөхрийг дарамтлуулж бүх бичлэгийг нь компьютер дээрээс нь устгуулж чаддаг. Нөгөө сейфэн дотор нь зөвхөн манай хүний бичлэгч биш зөндөө хүмүүсийн бичлэг байх ба өөрийнхөө бичлэгийг үзэх гэтэл тэр нь Содооны сайн гэдсэн нөгөө охиных нь бичлэг байж таардаг. Гадаа нэг л гин цайлгаа охин яваад байсан чинь яг үнэндээ Жената нийлдэг байсан хоёр хосын залуутай нууцаар явуулдаг байсан юм лээ. Тэгээд тэр бичлэг нь хүртэл энэ дунд нь байж таардаг. За ингээд манай хүн нэлээд том нууцыг мэдсэн ч гол нь уушинд манай хүний бичлэг байгаа болохоор нөгөөх нь байнгын дарамтлаастай. За тэгээд бөөн бодолд орчихсон явж байхад нь Содон гинт дүрж ирээд нэг үтслэгт найз охины минь дүрээр хамт яваач гэж гойдаг. Жена Содон эдрийн нийлээд байдаг хоёр хосын сүйд тавьсных нь он үчлэг болж байгаа юм лээ. Тэгээ яг манай хүн нэлээд туслуулсан болохоор энэ удаа туслая гэж одоод хамтдаа явахаар болдог. За энэ үдшилэг дээр л жинхэнэ хамаг юмны учир нь тайлагдах учраас манайхан анхааралтай сонсороо. Жена Содон хоёр дээр нэмээд нөгөө хоёроос бол сургуулийнхаа алдартай хойчуудын хүүхдүүд учраас нийлдэг дотны найзууд юм лээ. Ялангуяа Жена Содон хоёр бол бүр харуугаасаа найзалсан дотны найзууд байсан ч энэгэд тэтгэлгээр орж ирсэн охин Содон сайн болж таарад ядж Жена тэтгэлгийн хүүхдүүдийг байнга дэрлэгдэхээс нь болоод харилцаа нь муудаж эхэлдэг. Гэтэл яг энэ үеэр нь Хэн гээд охин нь өндрөөс унаад комд орчихсон бөгөөд Хэн нэгэн түлхсэн тэр тусмаа тэр нь эмэгтэй хүн гэдгийг манай Хэнээс олж мэддэг. За Хэн гээ яриад тахлаар манайхан толгой нэрэгжиж магадгүй. Манай гол дөрөв охиныг бас Хэн гэдэг. За мөн дээрээс нь тэр Содоны сайн байсан өндрөөс түлхүүлдэг тэр охиныг ч гэсэн Хэн гэдэг. Энэ хоёр маань адилхан нэртэй шүү за. Тэгээ яг хөө Жена угаасаа Хэнд дургу байнга дэрлэгдэг байсан болохоор тэр түлхсэн хүн нь Жена байсан байж магадгүй гэд дотроо хардаад л яваадсан юм лээ. За тэгээ энийг ч гэсэн Жена маань байнгын мэдрээ яваадсан болохоор хүчлэг дээр ирж жаал ууж авангуудаа жинхэнэ хамаг үнийг нь хэлж орхидог. Нөгөө Хэнгээд Содооны сайн охин нь Женагийн аав нь сургуулийнхаа багштай гэрлэх гэж байгааг нь мэдчихээд сургууль даяар зарлана гэж сүрдүүлээд мөнгө нэгчээсэн юм лээ. Ингээд зогсохгүй хоёр хосын залуутай налбар унтчихад тэр бичлэгээрээ дамжуулж залуугнаас сүрдүүлээд мөнгө нэгчээсэн байж таардаг. Тэгээ хоо Женагийн хувьд бол сайн найз нэг шулмд дурлцгаад тэнэгтээд яваад тахлаар нь тэрийг нь мэдчихээд хэлж чадахгүй уураад эрлэгж л гаргаж ирсэн юм лээ.
Эцэст нь ингээд харсан чинь энэ бүхний ард байсан хамгийн хогийн гар нь Содомоныг орлсон Хейн гээд нөгөө охин л байсан юм байлээ. Гаднаа гин царайлт Содомоныг араасаа гүйлгчгээд цаагаараа мөнгөний төлөө амар юм хийж исэн жинхэнэ эвгүй гараж таардаг. За ингээд энэ аимшигтай нууцуудыг нь манай жинаа дэлгэснээр Содомоноос эхлээд хүн болгон шоконд орцгоодог. Түүнээс гадна хоёр осын эмэгтэй тос хүн тусгах гээд уучлаад гуйтал яг үнэндээ найз охин ч гэсэн аль хэдийнэ мэдчихсэн мөртлөө гаднаа мэдээгүй юм шиг энэ царайлаад л явж исэн юм байлээ. Зүгээр л найз залуутай амар хайртай болохоор өөрийг нь хуурсныг нь мэдсэн ч мэдээгүй царайлаад ч болов хажуудаа авч үлдэхэр хэмжээний их хайртай гэсэн үг. Одоо ингээд сонссон чинь Хейнийг сургуулийн дээврээс түлхсэн үнэн хин гэдэг нь гадарлагдаж байгааз. Би ч гэсэн ер нь бол сүүлийн ангийг үзэх хүртлээр огт таамаглаагүй байсан тэр хүн буюу энэ найз охин өндрөөс унгаасан хүн байж таардаг. Найз залуутай нутсан охиныг эвгүй зүгээр өнгөрөөхөө дээвэр дээр дуудаж уулзаад удалгүй тэр нь хэрүүл зодон болоод яг үндэ бол алан энтер гэж түлхээгүй зодтолдож байгаад л санамсруу унгаачихсан юм байлээ. Яг өнөхтөө найз охиных нь үзүүний зүйлтийг аваад унчихсан бөгөөд хамгийн ихний гэрч болох манай Хийн аваад хатгалчихсан юм байлээ. Тэгээ өнөөдрийн үйлчлэг дээр яг адилхан зүйл зүүж байгааг нь анзаараад ерөнхийдөө чих хэрэгтнийг нь мэдэж чаддаг. За ингэснээр бүгдээрээ нэг нэгнийхээ нууцыг мэдээд уурлах нь уурлаад эвлэрхэн эвлэрсэн ч манай Хийний хувьд бол уушийн гээд нэг асуудал үлдсэн хэвээрээ л байгаа. Маргааш бол Жинаг хэрэгтэн гэж зарлах сүүлийн өдөр нэмэн лээ. Тэгээ манай хүн Жинаг биш гэдгийг нь мэдчихсэн болохоор уулзаж ярилцъя. Жинхэнэ хэрэгтнийг нь мэдчихсэн гэд нэлээд гуйсан ч нөгөөх нь огт тоохгүй байсаар байгаад нөгөө бичлэгийг нь шууд босолчихдаг. Яг босолцсныхоо дараа дээвэр дээр нэг хүнтэй уулзахаар болсон бөгөөд тэр хүнийх нь царай нарагдаагүй ч нөгөө уушийн нэг чинь шууд дээврээс түлхэд унгаачихдаг. Гэтэл яг тэр мөчт нь байнгын асуудалд орооцолдож явдаг манай Хийн маань тэр аваар нь явж таарад хоёр дугуйтайгаа хэргийн гэрч болж яваар киноны маань нэгдүгээр бүлэг дуустдаг. За өмнө бүлэг дээр Хийн маань бичлэгээ устгуулчих санаатай уушинтэй уулзахаар иртэл яг нүднийх нь өмнө өндрөөс онож өдүүлж яваар кино манд болсон бол хоёрдугаар бүлэг маань тэр үйл явдлаасаа шууд цааш өргөлжилдэг. За тэгээ манай хүн Сандра цагдаа дуудах бөгөөд уг наймхандаа цагдаа эргээс өмнө утсыг нь аваад бичлэгээ устгахчихъя гэж бодсон ч яагаад ч юм утас нь байдаггүй. Бас нэг зүйл гэвэл өмнөх хэрэг дээр манай хүн гэрчүүлж таараад азар энэ сургуульд орж чадсан ч энэ удаа бол гэрч гэхээсээ илүү сэжигтэн болох магадлал өндөртэй болчихдог. Үүнээс гадна сургууль дээр хэд хэдэн зүйл өөрчлөгдсөн бөгөөд товчхон хэлэх юм бол өмнөх захирал солигдож түүний оронд дүүн захирлаар өрөөд ирдэг. Ер нь бол энэ дүүн угаасаа ахтаа дургу бөгөөд өөрөө хоорн хариулж байгаад түлхэж унгаагаад байр суурьнд нь суучихсан юм байна лээ. Бас дээрээс нь сүүлд үдшилэг дээр болсон хэрүүлээс олоод өөрсдийгөө Diamond 6 enter гэж нэрлэдэг нөгөө эдийн хоорондын харилцаа нэлээд хөндий болсон байдаг. Тэр дундаас нөгөө хоёр осын эмэгтэй найз залуугийнх нь араар тавьсан явдлыг нь хүмүүсийн дунд зарлснаас болоод Жинад бүр илүүтэйгээр дургу болчихсон боломж гарах юм бол хоорн хариулж өшөөгөө авчих гээд л үзээд байдаг. Үүнээс гадна манай Хийнд ганц гайгүй анттай байсан Исо маань гадаад руу шилжээд явчихсан бөгөөд оронд нь түүний дүү болох Исараа шилжиж ирдэг. Яалтчгүй Исо маань дүү гэсэндээ ерөн л ахтайгаад өстөө нилээн хинэг өнөхөр байдаг. За тэгээ ойлгомжтой манай Хийн бас л сургууль дээр асуудалд ордгоор орчихсон хүмүүсээс сухтаагаад явж байхад нь Исараа ирж манай хүнд тусалснаар тэр хоёр танилцдаг. Яагаад бас асуудалд орчихсон явж байгаа юм бол гэсэн чинь манай хүнийг сүлд гарсан хэргийн сэжигтэн гэж үзэж байгаа нь сургууль дээр нь тарчихсан бөгөөд ангийнх нь хэдэн гаруй тэрийг нь олж сонсчхоо далуурч энтер гэдэл нар үзүүлэхгүй дэрлэхэд байсан болохоор манай хүн ч яг хөө мөчөг өвгөлгүй нэгийг нь цохиж баахан утаагаар шүрчгээ зугатааж байсан нь энэ байдаг. Гиснээс манай Хийний цорын ганц найз гэж хэлж болох оюутан их чинь ямар тач эцэст нь кофе шопт цагийн ажилтнаар орчихсон явж байна лээ. За манай Хийнийг ингэсгээд явж байгаа бол нөгөө тал Жина маань бас л хүндхэн асуудалтай нүрт олчихсан явж байдаг. Жинагийн аав нь алидийн ээжсэн салж нөгөө явалтад байсан англи хэлний багштайгаа суухаар шийдчихсэн юм байна лээ. Тэгээд дээрэс нь нөгөө багш нь жирэмсэн болчихсон бөгөөд хэрвээ тэр хүүхэд нь эрэгтэй хүүхэд байх юм бол манай Жинагийн хувьд өв залгамжлах эрхийн өөртөө л алдах аюултай болж таардаг. Гэхдээ яг манай Жинагийн хувьд тэр нэг чухал биш бөгөөд ээжийг нь ингэж сэтгцийн асуудалтай архичин болгочхоод эцэст нь ингэж зүгээр л хог шиг хаяад нэг шулуунтаа нийлэх гээд байгаад нь л нэлээд бухимдалтай байдаг. За Жина маань ингэж явж байгаа хооронд Хийн маань дахиад л асуудалд орчихдог. Өмнөх халлагын сэжигтэн болчихсон ядаж байхад сүулт дээрлэхэд байсан хүүхдийг зогсноос болоод ээж нь ирж сургуульд гомдол гаргаад манай хүнийг бүр хөөлгөж ч магадгүй нөхцөл байдалд орох бөгөөд Хийн маань үнэхээр дургуун хөрж байсан ч бардам зангаа төр мартаад өвдөг сүгдэн байж уучлалтгүй басны ачаар ядчил зөвлөлөөр хуралдаж шийдүүлэхээр болдог. За ингэснээр манай хүн өмнөх хэрэгээ яая гэж байж бүр нэмээд сургуулиасаа хүртэл хөөгдөх дээрээ тулчихсан яах вэ гэдэгчтэйгээ ярилцаа сууж байтал гинтийн саран гарч ирснээр хэрвээ та Diamond 6-ыг нэг болж чадах юм бол асуудлууд чинь бүгдээрээ шийдэгдэн ч зүгээр л Diamond 6-д орчооч гэж хэлдэг.
Нөгөө Жинагийн нийлээд байдаг хэд чинь Diamond 6 бөгөөд хэрвээ тэр бүлэгт нь орж чадах юм бол гэмт хэрэг хийсэн ч сургуулиас нь хамаг асуудлыг зохицуулж могцуулдаг нэлийн давуу эрхтэй юм байна лээ. Тийм болохоор хэрвээ тэр бүлэгт нь орж чадах юм бол манай хүний бүх асуудал нь шийдэгдэх хэдий ч тэр бүлэгт орохын тулд сургуультай нэлийн их хэмжээний ханд өгж байж л ордог учраас манай хүний хувьд бол яагаад ч боломжгүй гэсэн үг. За тэгээ манай хүн яах вэ гэж бодож байгаад гинт нэг мэрэгэн санаа бодож олоод Жинатай уулзахаар шийддэг. Тэр нь юу гэхлээр хамгийн ихний эргийг үйлцсэн хүн буюу Хэйнийг дээврээс түлхэж унгаасан хүн бол нөгөө хоёр осын эмэгтэй гэдгийг манай хүн сүлд болсон үжлэгийн үеэр мэдэж чадсныгаа Жинад хэлдэг. Тэгээ яг нөгөө хоёр осын эмэгтэй Жинаг өдөж оргоогоод гайвуулаад байгаа болохоор энэ хэрэгээр нь сүрдүүлж байгаа тандыг нь дарж болно гэсэн үг. Ингэснээр хариуд намайг Diamond 6-д оруулаад өг хэрвээ дэх юм бол эдмөрхийн баримт буюу нөгөө охины зөвлөлтийг нь хүртэл өгөө гэд нилээн дажгүй санал тавьдаг. Гэсэн чинь Жина өдөөс нь над охиныг чинь заавал ингэ сүрдүүлж мөрдүүлэх бол шаардлага байхгүй. Би угаасаа өөрөө ямар ч асуудалгүй зохицуулж чаднаа гэд манай хүний саналаас татгалзчихдаг. Сүүлчийн нууц хүзрөө ашигласан ч ингээд бүтлгүүцсэн Хэйн маань гударчихсан явж байгаад нөгөө Жинагийн автын суух гээд байгаа багш эмэгтэй нь хүнтэй уцаар ярьж байхтай санамсархуу тааралддаг. Гэтэл тэр багшийнх нь тээж байгаа хүүхэд нь яг үндэ Жинагийн аавынх нь биш байж ч магадгүй нэлээд ноцтой зүйл ярьдаг бөгөөд энийг нь манай хүн бичээд авчихлгүй яах вэ? За тэгээ ойлгомжтой ийм чухал зүйл олж мэдсэн юм чинь шуудхан л энийг очиж Жинад үзүүлэх бөгөөд Жинад ч нэлээд чухал мэдээ байсан учраас энэ удаа манай хүний саналыг нь зөвшөөрдөг. Ингэснээр маргааш нь Жина шууд Diamond 6-гийн гишүүдийг зовлуулж байгаа чинь бүрэлдэхүүнийг танилцуулдаг. Дахиад тодруулж хэлэхэд энэ Diamond 6 нь болохоор сургуулиас албан ёсоор зөвшөөрөгдсөн бүлэг бөгөөд бусад бүх сурагчид хүндэлж харьцах ёстой. Бас янз бүрийн давуу эрх эдэлдэг гэд нэлээд олон давуу талтай юм байна лээ. За гишүүдийн хувьд гэх юм бол манай Жина ахлагчны юм байна лээ. Түүн дээр нэмэгдээд нөгөө хоёр осоогоо. Гиснээс энэ хоёр осыг анханаас нь нэрээр нь танилцуулаагүй зүгээр хоёр осыг явчихсан болохоор энэгээр нь л явчихъя гэж бодож байна. Тэгээд угаасаа баахан нэр тогтоох гэж зовж байхаар энэ баг амар ах л та. За энэ гурав дээр нэмээд нөгөө өмнөх захирлын хүү болох Содон байгаа. Мөн дээрээс нь Исуманы оронд түүний дүү болох Исаран орж ирдэг бол 6 дахь гишүүнээр цоо шинэ хүн буюу Жинүү гэд нэг дүр гараад ирдэг. За энэ дүр бол нэлээд чухал дүр болохоор жаахан дэлгэрэнгүй танилцуулчих юм. Манай хүний аав нь бас л нэг том компани захирал өгөөд Жинүү болохоор нууц хүүхдний бэнлээ. Дэмэс ээжийг нь нууж амьдэрдэг. Дээрээс нь манай Жинүү нууц хүүхдэн учраас зүгээр л нэг ашиглах хэрэгсэл л гэж хардаг. Тэгээ яг энэ удаа Солонгост буцааж авч ирсэн нь манай Жинатаг ирлүүлж өөрийнхөө карьерийг өсгөхөд л ашиглаж байгаа. Гэхдээ манай Жинүүгийн хувьд нэлээд ухаантайгаар юм байна лээ. Энэ болгоныг бүгдийг нь мэдж байгаа бөгөөд гаднаа юу ч мэдэхгүй царайлж аваад эцсийн энэ удаа аавыгаа бүрэн сөөрүүлж өшөөгөө авах төлөвлөгөөтэй ирсэн байдаг. Бас дээрээс нь Жинатаа сүү тавина гэдэг нь манай хүний хувьд зүгээр л төлөвлөгөөний нэг хэсэг нь байсан ч Жинаг харснаас хойш манай хүнд дурлцсан уу яасан өөрийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн хажуугаар Жинат ч гэсэн тослож түүний хажууд нь байхаар шийддэг. За ингээд ер нь бол 6 гишүүн боллоо гэж бодтол Жина маань шууд Содуаныг Diamond 6-аас гарах харуулсан гэдгийг хэлээд оронд нь манай Хэйнийг оруулаад ирдэг. Содуаны хувьд болохоор аав захирал гэдэг утгаараа хандив энтер өгөхгүй шууд л Diamond 6-д орчихсон байсан юм байна лээ. Тэгээ яг хуу одоо аав нь байхгүй болчихсон болохоор ингээд хөөгдөж байгаа л гэсэн үг. Тэгээд ч ер нь бол шин захирал буюу өмнөх захирлын дүү нугасаа ахта дургүй байсан учраас Содуан ч гэсэн ер нь бол дургүй юм байна лээ. Гаднаа бол ахын чамааг хамгаална нэтэр гэж байснаа цаагаараа Жината нийлж яваад Содуаныг Diamond 6-аас гарах саналыг нь дэмжиж гарах харуулсан байдаг. Ингээд Содуан гарснаар сүүлийн гишүүний орон тоон дээр Хэйн маань орох боломжтой болсон бөгөөд мэдээж Жина Хэйний өмнөөс сургуульд маш их хэмжээний хандив өгснөөр гишүүн болж чадсан байдаг. Ингэснээр манай Хэйний сэжиглэгдэж байсан хэрэг нь чаагдаж сургуулиас хөөгдөх хуралд орох гэж байсан цуцлагдаа зогсоохгүй. Одоо Diamond 6-гийн гишүүн болсон болохоор сургууль дээрээ дээгүр зиндааны нэгэн болж авардаг. За сургууль дээр нэг иймэрхүү гинтийн өөрчлөлт гарч байгаа хооронд эхний өгрөгч болоод эмнэлэг тухайгүй хэвтэж байсан Ким Хэйн гинтэл эдгэрээ дэмлэгээсээ гараад ирдэг. Өнийг нь хамгийн түрүүнд Содон мэдэх бөгөөд эдгээр ухаан орсон ч ой санамжин сэргээгүй юм байна лээ. Тэгээ яг өмнөх бүтэлтэй байгаагүй Содон маань энэ удаа боломжийг алдалгүй шууд өөрийгөө найз залуу байсан гэж танилцуулчихдаг. За манай гол дүр болон энэ охин хоёр ч хоёулаа адилхан нэртэй болохоор ялахын тулд энэ Хэйнийг дуудахдаа Ким Хэйн гээд тоогтой дуудаа явжээ. За Ким Хэйний эргэж ирсэн Содонд л сайхан байгаа болохоос бусад бүх хүмүүст муу мэдээ болдог л доо. Энэ охин ч анх нэг л их гэмгүү дарах хөнхөн яваад байсан чинь яг үндэ жинхэнэ бийч байсан гэдг нь мэдэгдээд дууссан ш өмнөх хүлэг дээр. Нөгөө хоёросын эрэгтэйтэй нь унтаж байгаа зүрдүүлж байсан. Дээрэс нь манай Жинаг хүртэл аавынх нь эргээр далимдуулж мөнгө нэгж байсан гэдэл ер нь бол жинхэнэ шулан байсан болохоор түүнийг эргэж ирсэн түн болгоно л дургуулж авдаг. Гэхдээ яг ой санамжаа марчсан болохоор нөгөө өшөөтэй байсан хүмүүс нь аль дээр шалгах чаад л угаасаа юм санахгүй хаантай зурлаад яах вэ гэдгийгсгээд л орчихдаг. За тэгсэн чинь яг үндэ энэ Ким Хэйн бүх юмаа санаж байсан юм байна лээ. Хотлаагаасаа л юм санахгүй дүрээсгэж байсан бөгөөд бусад хүмүүст өвчилж чадахгүй байсан юм байж гинт манай Хэйнтэй таарлтан гутаан уурлаж эхэлдэг.
Тэгээ яг угаасаа шулуун юм болохоор би үгэн чиний оронд Diamond 6 чинь байх байсан. Чи миний ослоор далиндуул сургуульд орж ирээ зогсохгүй. Бүр миний байр суурийг хүртэл эзэлчихсэн байна энэ гэдэл л та жинхэнэ солиорч өгдөг. Гэхдээ тэгэл манай хүн чинь юу туулж ин хүртэл ирсэн мэлээ. Тэг Ким Хэйн зүгээр дэрлгүүлнэ гэж юу ах уу? Ан манай үзэлцээд л гардаг. За үүний дараагаар Хэйн маань Исарантай хамт юм идээд сууж байхдаа санамсаргүй байдлаар түүнд ушийн инээ утас байгааг нь олж мэддэг. Хамгийн гол нь сүүлийн үед харнахоо гихт нэртэй царайгаа нууцлсан нэг ютубер гарч ирээд эдний сургууль дээр болж буй нууцлах эргүүдийг нэг нэгээр нийлжилж байгаа юм байна лээ. Тэгээ яг ушийн инээ утсан дээр зөндөө хүмүүсийн нууц бичлэг нь байсан болохоор тэрийг нь Исараа олж авч чаад царайгаа нууцлж байгаад нэг нэгээр нь цацаад байгаа юм байна гэж боддог. Үүний дараагаар Жинүү маань шинээр ирсэн сургууль дээрээ танилцах үйлчлэг маягийн юм зохион байгуулах бөгөөд тэр үйлчлэгт нь ер нь л бүх сурагчид оролцохоор болдог. За энэ үйлчлэг дээр Содуан маань шинхэн найз охин болох Ким Хэйнийг дагуулж ирэх бөгөөд энэ үеэр нөгөө хоёр басан эрэгтэй Ким Хэйнийг сүрдүүлэх гэж байтал өөдөөс нь бүх зүйлийг санаж байгаагаа хэлснээр өөрөө эвгүй байдалд ороод босдог. Гэхдээ энэ хоёр басан эрэгтэй нь бүр үнэн ядаргаатай юм л бол ирж ин Ким Хэйнийг дарамтлана. Тэгэнгүүт нөгөө Ким Хэйн чаддгаараа манай Хэйн рүү дайраастай ингээд нэг баахан гурвалжин дөрүүлж ин л юм болдог. За энэ мэд жижиг сажиг үйл явдлууд нилээдгүй болж өнгөрдөг. Хамгийн чухал нь энэ үеэр Жина маань Жинүүтэй сүү тавьж байгаа гэдгийг албан ёсоор хэлснээр киноны маань дөрөвдүгээр ангид дуусдаг. За өмнөх анги маань Жина Жиний хоёр сүү тавьсан гэдгээ зарлаад дууссан бол үүний дараагаар нөгөө хоёр өсөн эмэгтэй нь гарч ирээд баахан хэрүүл шууган тарьснаар үдшилэг тэгсгээд дуусдаг. Бас нэрээ Жина маань өөрт нь ашигтай байсан болохоор л хүмүүст ингэж мэдэгдэхийн тулд Жинүүтэй сүү тавьж байгаа гэдгээ зарласан юм байна лээ. Ер нь бол ингэснээр манай хоёр хосууд гэхээсээ илүү ажил хэргийн хамтрагч маягийн холбоотой болцгоодог. Үүний дараагаар Содуан Ким Хэйнтэй юм ярьж сууж байгаад санамсаргүй Diamond 6-аас гарсан гэдгээ юу ч бодлого хэлсэн чинь нөгөө шулмын шууд л тэр дороо Содуаныг хаяад яваад өгдөг. Хөөрхий минь баян нэр хүндтэй болохоор нь Содуантай үерхэж байсан юм байна лээ. Тэгээд Diamond 6-аас гарсан гэдгийг сонсонгуудаа ингээд шууд л аяжчихдаг. Нөгөө талд хоёр осын эрэхтэй өмнөх явдлаасаа хойш засарсан юм болов уу гэж бодсон чинь яг хэвээрээ өөр охтуудтай зугаацаад л явж байгаа юм байна лээ. Тэрийг найз охин гадралчихсан даах гэж байсан чинь гинт манай Жинүү гарч ирж тусалж маслаад л ягаад ч юм найз охинд нойртож эхэлдэг. Жинагийн явуулгуу эсвэл өөрийнх нь бодсныг төлөвлөгөө юу гэдгийг нь хэлж мэдэхгүй ч ямар ч гэсэн санаатаагаар ингэж ойртож байгаа нь тодорхой. За тэгээ энэ хоёр найз залуугийн нууцаар дагаж байгаад өөр охтуудтай зугаацаж байгаа гэдгийг нь мэдчихээд явсан хойгоор нь яг тэр бааранд нь манай Хэйн нэгчтэйгээ хамт ирчихсэн явж байдаг. Юу хийж байгаа юм бол гэсэн чинь өмнө Исарантай уулзах үедээ ушийн өдөөс зөвхөнд нь өснийг нь авчихсан бөгөөд тэрнээс болоод нөгөө нэрийн нуцалдаг ютубер юм байна гэж зэжиглээд баталгаатай мэдхийн тулд энэ дуудаж олцгоор олсон байдаг. За тэгээ яг уулзалтаж байтал гинтэл нэг царайгаа нуусан хүн гарч ирээд нөгөө ушийн утсыг нь аваад цухтаачдаг. Үнэн бүтлгүү гараад ингээд хамгийн чухал нотлох баримттай утсаа алдчихсан тэр. За утсаа алдах нь яахан алддаг юм байж гэхдээ энэ утас яагаад Исаранд явж байсныг нь асуудал яг хэрэг гардаг өдөр Исараны ахын дэрээд явж таарсан юм байна лээ. Ушинийг түлхсэн хүн эрэгтэй хүн гэдгийг нь мэдэж чадсан ч царайг нь харж чадаагүй байж таардаг. Тэгээ бас тэр үед Ушиний утсаар бичлэг хийж байсан болохоор ямар нэг хэрэг болцохоор зөөл үлдсэн байж магадгүй утсыг нь авсан ч цоожиг нь гаргаж чадалгүй дүүдэлгээд явсан бөгөөд тэрийг нь манай хэд ингээд алдчихдаг. Ингэснээр ер нь бол манай хүний нүцгэн бичлэг нь бас нэг аюултай хүний гарт орчихлоо л гэсэн үг. Үүнээс гадна тэр утсан дээр юу байгаа гэдгийг нь мэдээ тулгаалсан хүн бол Ушинийг алсан хүн байх өндөр магадaltaй гэж үзээд нэгдүгээр тэрэгтнийг барихын тулд бас давхар тэр утсан дээрээс өөрийнхөө бичлэгийг устгахын тулд тэр хүнийг олохоор шийддэг. За тэгээ камерын бичлэг шалгаж байтал нөгөө хоёр осын эрэгтэй дэнд явж байсныг анзаарах бөгөөд хамгийн чухал нь утасны хараас хөөж явах үедээ Исараа нь хулгайчтай айлт мөргөлдөөд хоёулагаар дээрээ баазрын шарх авсан юм байна лээ. Тэгсэн чинь яг маргааш нөгөө хоёр осын эрэгтэй нь гараа боцгосон явж байгааг хараад түүнийг эрэгтэн гэдгийг мэдэж чаддаг. Нэрэл нөгөөх нь Ушинийг унгаасан алуурч мөн байх бөгөөд утасных нь кодыг гаргаж өөрийнхөө бичлэгийг устгачаад доторхыг нь ухаж байгаад манай Хэйний бичлэг байгааг олж мэдэнгүүтээ найз охиндоо хаачаад өгчдөг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд нөгөө тал Жина маань нэлээд том асуудалд орчихдог. Гинтэл нэг өглөө шүүгэнээс нь харт амих олдох бөгөөд өнийг мэдсэн сургуулийн захиргаа шинжилгээнд амруултал хариун ч гэсэн хэрэгэлсэн гэдгийг нь баталчихдаг. Яг нь шүүгэнд нь нэг нууцаар харт амих хийчгээд гүтгэж байж болох юм гэж бодсон ч шинжилгээний хариун өртөл хэрэгэлсэн гэж гарч ирснээр Жина маань нэлээд хүндхэн байдалд орсон гэсэн үг. Уг нь манай Жина огт хэрэглээгүй ч гэсэн яаж яваад ийм болчихгүй гэсэн чинь энэ нэлээд хэдэн шоломнуудыг нийлж хутгсан хороош таардаг. Жинагийн хот ээж нь бүр гэрт нөгөөд ирчихсэн бөгөөд Жинаг нойрны юм уудаг гэдгийг нь мэдэнгүүтээ тэрийг нь харт амихтай имээр сольчихсан юм байна лээ. Тэрийг нь Жина нэг их анзааралгүй хэрэглээд явж байсан болохоор шинжилгээгээр хэрэгэлсэн гэж гарч ирсэн нь юм учиртай байдаг. Гэхдээ ингээд зогсохгүй нөгөө хоёроос эмэгтэйтэй нь бас хамтарч энийг хийсэн бөгөөд яг адилхан харагддаг харт амхийг нууцаар шүүгэнд нь хийлгэж байгаад эхлүүлэх ажлыг нь хийсэн байдаг. Гэхдээ өөрөө гартаж бол хийгээгүй нөгөө Ушиний утсыг найз залуу нь энд өгчихсэн шүү дээ. Тэрэн дээр нь бас Ким Хэйний нууц бичлэг нээсэн юм байна лээ. Тэгэхээр нь түүгээр нь дарамтлж байгаад нууцаар Жинагийн шүүгэнд хийлгэсэн байж таардаг.
Ингэснээр Жина маань нэлээд шалтаа буух бөгөөд аав нүртэл түүнд уурлаж гадагшаа сургуульд явуулахаар болдог. Хамаг юмд бүтлгүүтэж амар шалтаа бууж байгаа нь л гадаад руу сургуульд явахаар болдог нас. Зөөц тэрч явах тий. Гэхдээ манай Жинагийн талд Жинүүгээд нэлээд ухаантай хүн байгаа болохоор энэ асуудлаасаа нэг хөдөлгөөн гарч чаддаг л да. Нөгөө хойд ээж чинь Жинагийн имийг солих ажлыг Жинагийн туслагаар нь дамжуулж хийлгсэн юм байна лээ. Тэрийг Жинүү олж мэдээд туслагтаа тохиролцоонд хүрч чадсанаар энэ бүхнийг туслагын зохион байгуулсан гэд хэргийг даалгах харуулдаг. Мэдээж манай Жинүүд хойд ээж болон туслах хоёрын ярилцаж байх үеийнхэн бичлэг навгаа олохлоор ээжтэй нь уулзаад хөндлөнгөөс оролцохоор болгодог. Ингэснээр манай Жинагийн нэр цэвэрлэгдэж ирэхэд сургуультай нүүр бардам явах боломжтой болох бөгөөд ингээд ямар ч судалгүй болсон болохоор Жина болон Жинэгийн гэр бүлийнхэн уулзаж тэдний сүйт явах ёслын өдрийг нь тавалцгаадаг. Удахгүй сургуулийнх нь 30 жилийн айн баяр болох гэж байгаа юм байна лээ. Тэгээ ер нь Жинагийн гэр бүл сургуультай хамгийн өндөр хандив өгдөг нэр хүндтэй гэр бүл учраас түүний сүйт явах ёслыг сургуулийн ойтод давхцуулж хийх саналыг захирал гаргах бөгөөд энэ ч хоёр талын гэр бүл таалагдаж тэр өдөр хийхэр болдог. Энэ хооронд дахин нэг удаа бүтлгүүд ламссан нөгөө хоёроос эмэгтэй нь бас л гандан буурахгүй дараагийн авралах ажиллагаандаа ордог. Энэ удаа болохоор уушийн иний утсан дээрх бичлэгийг ашиглаж манай хээнийг сүрдүүлэхээр болдог. Удахгүй болох сургуулийн өн баяр дээр манай хийн зурагчдыг төлөөлж үг хэлэх хүнээр сонгогдчихсан юм байна лээ. Тэгээд тэр үеэр Жина бол Ким Хээнийг өндрөөсдүүлсэн хүн гэж гүтгэх юм бол бичлэгийг чинь устгая гэж зөвлөдөг. Манай хийн чинь угаасаа тэр хэргийн зорын ганц гэрчний болохоор ингэж хэлэх юм бол Жина ер нь нэлээд том асуудалд орхон тодорхой. Ингэснээр Жинач нэлээд том асуудалд орж энэ хоёроос эмэгтэй ч гэсэн өөрийнхөө эргээс малтарна гэсэн үг. Эсвэргээрээ Хээний хувьд бичлэгээ устгуулчих юм бол бүх асуудал нь ингээд дуусчих учраас бас л Хээнд маань ашигтай санал. Гэхдээ л одоо хүртэл нүрэн дээрээ л хатуу харагдаж байгаа ч яг цагаат болох юм бол ганц гайгүй хандаж байсан Жинад ийм угаа зүйл хийнэ гэдэг нь бас л хүн сонголт. За тэгээд бөөн бодол болчихсон явж байтал гинт баахан зодуулаад цустайгаа утгалчихсан Ким Хээндээ даралдах бөгөөд манай хүнээс өөрийг нь түлхсэн хүн бол нөгөө хоёроос эмэгтэй нь гэдгийг цагтаад үнээр нийлээд өгөөч гэж гуйдаг. Гэхдээ манай хүн хэлий гэсэн ч нөгөө нотлох баримт болох зүйлтэй өмнөх хэрэгээс олоод Жинад өгчихсөн болохоор одоохондоо чадахгүй нэ гэдэлсэн чинь Ким Хээн шууд нүднийх нь өмнө машинд хариулаад амиа орлцдог. За юу болоод хин зодуулчихсан явж байгаад гинт ингээд амиа орлцох вэ гэсэн чинь нөгөө хоёроос эрэгтэйд нь зодуулчихсан явж байсан юм байна лээ. Гэхдээ зодсон шалтгаан нь гэсэн чинь найз охиндоо аягдсан ураар шал хамарлгүй энэ Ким Хээнд гаргаад зодсон байж таардаг. Ер нь бол энэ Ким Хээнийг эмнэлгээс гарч ирснээс хойш энэ найз залуу нугасаа л байнга дээрлэхэд зөрдүүлдэг байсан юм байна лээ. Бас дээрээс нь нөгөө найз охинд бичлэгээр нь сүрдүүлж байнга дарамталж жилдээ үе мэйлэхэд сэтгэл зүгээр нь дарамтлаастай. Тэгээ хоо цорын ганц гэрчээсээ тусламж хүссэн ч бас л чадахгүй гэсэн хариу авснаас олоод эзний ингээд амиа орлсон байж таардаг. Ийм хүндхэн зүйлийг нүдээр үтсэн Хээн маань ягаад ч юм Жинаг хэрэгтэн гэж гүтгээд бичлэгийг устгуулах саналыг нь зөвшөөрөхөөр шийддэг. За тэгээ бодлогоо сүйд авах өдөрж ирэх бөгөөд манай Хээн дайзан дээр гарч ирээд хэрэгтнийг зарлахтаа Жина биш яг жинхэнэ хэрэгтэн буюу нөгөө хоёроос эмэгтэйг нь өөрийг нь халуурчин гэдгийг нь шууд илчигдэг. Гэхдээ яаж ингээд өөрийнх нь бичлэг цацагдхаас айлгүй шууд үнээр нь илчихв гэсэн чинь яг тэр нууц бичлэгийг нь доглуулахаар бэлтжсэн байсан хүнийг нь эсараа олж очоод зогсоохоор төлөвлөжсэн л байсан юм байна лээ. Дээрэс нь яг тоглуулж эхлэх үед нь Жинүү бичлэгтэй нь холбогдоод бүгдийг нь ямар ч их үсэргүй болтол нь устгаж чаддаг. Гэнт Жинүү маань юу амар хакерын чадвартай болчихоо гэсэн чинь айл эртнээс царайгаа нууцлаад бичлэг цацаад байсан нөгөө айхтар баригддаггүй харнахоо гэдэг ютубер чинь манай Жинүү байсан юм элэ. Тэгээ яг угаасаа иймэрхүү юмд авьяастай учраас энэ зэргийн юм болж Жинүүд асуудалгүй л гэсэн үг. Ер нь бол манай Хээн гинтэл Жинаг хэрэгтэн гэж хэлэх саналыг нь зөвшөөрсөн учиртай байсан бөгөөд Жина, Исаран, Жинүү дээрэс нь нэмээд зодуунтай өртөл уулзаад манай хэд бөөндөө төлөвлөгөө гаргачихсан л байсан юм байна лээ. За ингэснээр ямар тач хоёроос эмэгтэйг нь нэгмсэн дарж авах бөгөөд үүний дараагаар Жинүү гарч ирээд сургуулийн захирлын баахан багтыг нь дэлгээд араас нь авийнхаа ч гэсэн хууль бусаар хөрөнгөжсөн залилын эсэнгээд бүх гэмтэрхийг нь нотлог баримттайгаар олон нийтийн өмнө дэлгэж орхидог. Бас нэрээ нөгөө хоёроос эрэгтэйг нь ч гэсэн юугүй зүгээр өнгөрөөх үү Ким Хээнийг амиа орлох байдалд өргөсөн гол хүн бол тэр гэдгийг Содонд нээлж өшөөгөө авах боломжийг нь үлдээдэг. За ингээд бүх зүйл дуслаа гэж бодтол Жинад маань ч гэсэн бэлдсэн юм байж таардаг. За тэрний үеийн гэсэн чинь Жина маань нөгөө хойд ээжийнхээ нууц бичлэгээр нь сүрдүүлж байгаад бүх хувьцааг нь өөр дээрээ авчихсан юм байна лээ. Дээрээс нь Жинүү бас Жинагийн аавын хувьцаанаас нэлээдгүй ихийг цуглуулчихсан байсан бөгөөд тэрийгэ бүгдийг нь Жинад шилжүүлдэг. Өндөр нэмээд Жинагийн ээж нь ч гэсэн өөртөө сайн хувьцаагаа Жинад шилжүүлсэн бөгөөд энэ бүгдийг өөрийнхөө хувьцаатаа нийлүүлснээр аавынхаа хувьцаанаас ч их хувьцаатай болчихсон байдаг. Ингэснээр манай хүн чимээгүй явж байгаа даавасаа компанийг нь болгож авснаар ингээд ээжийнхээ өшөөг авч чаддаг. За тэгэхээр нь бол манай хэд бүгдээрээ сансандаа үрж чадах бөгөөд төгсгөлн Жина маань Хээн дээр ирж ажиллах санал тавьж байгаагаар киноны маань 2 дугаар улирал дуусдаг. За энэ 2 дугаар улирал бол яг л нэг савнгийн дуур шиг нэг ядаргаатай баах эргэлтүүдтэй бүр үнэхээр муу болсон байна лээ.
Тэгээ юу болоод яагаад гинт ингэж муу болчихов гэдээ тараад үзсэн чинь найруулагч нь солигдчихсан юм байна лээ. Ер нь бол эхний улирлынхаа далдан чүрхээргүй үнэхээр таарах болсон байна лээ. Тэгээ хэрвээ 3 дахь улирал нь гарахаар болоод яг энэ найруулагчтайгаа авах юм бол би бараг л ярихгүй байх гэж бодож байна. Яалтчгүй эхлүүлчихсэн болохоор хүчээр л дуусглаа. Зяац тэгээд нэг юм кино байлаа. Кино муу байсан ч гэсэн бичлэг маань таалагдсан бол дараагийн удаа дараараа дараах ажлаар уулзтлаа. Түр баяр та.